Оройн төрхөр өмсгчтэй ам нээвэл зочны ярилцлага хэлж байна. Энэ тад бид төрсөн нутаг түшгөө төслийн санаачлагч, өв соёл судлаач, сэтгүүлч Дулам Сүрэнг ураад байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Сар шинийн өмнө сайхан нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа. За тэгэхээр одоо удахгүй сар шинэ гарах гэж байна. Тэгэхээр сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ монголчууд одоо бүгдээрээ үлцэтэй сайхан байхаа гэсэн ийм одоо бэлэг өрөөлөөр бүгдээрээ дор бүрнээ бас өөрсдөө гэсэн тийм бодолтой байгаа байх. Та тэгэхээр өв соёл судлаач хүний хувьд ер нь монголчууд сар шинэ яаж тэмдэглэж ирсэн, яаж одоо тэмдэглэх ёстой, угтах ёстой гэдэг дээр нь өөрийнхөө бодлыг хэлэхгүй юу? За тэгэхээр цагаан сар гэж байгаа хэвээр цагаан өнгөтэй. Одоо энэ чинь цагаан эдэний баяр, цагаан сэтгэлийн баяр, цагаан өнгөтэй бэлгэний баяр гэсэн үг байхгүй. Тэр одоо монголчууд эртээр үеэс цагаан сарыг болохоор нөгөө өөрийнхөө дотоод сэтгэлийг гэгэрүүлэх, дотоод сэтгэлийг шинтгэх баяр гэдэг. Бид нар нөгөө одоо ингээд ах トゥ гэрээ цуглаж байгаа үстэй. Энэ нь бол ураг удмын баяр юм. Тийм үү? Тэр жилдээ манай ураг удамда хичнээн үр мэдлэв, хичнээн хөвөнтэй болов, хичнээн охинтой болов. Тэрийг бид нар ингээд ургийн бичгтээ тэмдэглэдэг. Энэ үедээ бол хүмүүсийн одоо эрчмийн хувилрал буюу сайн цагаан энергийн хувилрал одоо бүрэн дүүрэн байдаг. Өөрөөр хэлбэл одоо могоожид урд жилдээ жоохон ядруу байсан ч юм уу, ажил төрөл жоохон бүтэмж муутай байсан. Эсвэл амьдрал ахуй жоохон зөрчөөтэй байсан бол одоо цагаан сарын өмнө бол тэр ачаага буулга гэж ярьдаг монголчууд. Өмнөх жилийнхаа одоо цөвийг арилгая хэдүүлээ гэд. Тэгээд нөө ихэнх нь бол уул хангаад эрчүүд нь уул хангаад очиж сайхан малгайн үсийг үргээдэг тийм үү. Эмэгтэй хүмүүс нь бол сүү сайлаа өргөөд тийм үү. Өрх гэрийнхаа тэр ноён нурыг сайхан хамгаалдаг, хадгалдаг. Эмэгтэй хүн одоо бид нар ч одоо ерөөсө гол нь ам бүлийнхаа гол одоо амь хамгаалагч таахгүй. Галаар дамнуулаад шиний нэгэн одоо битүүндээ ч юм уу тулганыхаа үнсийг авч тулгаа сайхан гялцтларчаад тэр 100-аа сайхан гялцтларчаад гал голомтой дээдэлж тэр одоо дараа жилийнхаа одоо морь жил рүү орох тэр өнгөө эмэгтэй хүн засдаг. Тэгэхээр энд одоо бүтэн бэлтгэл багаач сэтгэл зүйн хувьд бэлтгэл, бэл бэнчингийн хувьд бэлтгэл одоо өөрөөр хэлбэл одоо энэ монголчууд цагаан сараар өөртөө сэтгэлийг эмнэж идгээд. Тэгээ ерөнхийдөө цагаан сарыг бол төвөгшөөн гэхээс илүү сэтгэлдээ л багтаачих эхлэв. За энийг би хийх ёстой учиртай юм биш шүү. Жилийн минь гол засал болд юм биш шүү. Өвөг дээдсээс дамнан ирсэн тэр сайхан өртөөлөн ирсэн соёл монголчуудын ялгарах тийм үү дэлхийн одоо хүн амны 7 тэрбум гаруй хүн амтай одоо ондооших бидний гол соёл юм шүү. Нэг баясаад нэг баясал бадардаг байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө айжмдаа бэлвэн чинь аяндаа одоо буй болоод яг тэр хүссэн дүүцэх юмнууд чинь болоод явчихдаг байхгүй. Цалин үүсэн ч юм уу юм ингээд хүртээд явчихдаг. Сэтгэл багтвал ажил багтдаг гэдэг монголчууд. Таасаа хэллээ шүү дээ. Ер нь одоо ингээд өнгөрсөн жилийнхаа одоо ачааг үлдээгээд шинэ одоо уйлралд шинэ жилдээ ингээд орох ёстой гэж. Тэгэхээр ачаа үлдээх гэдгийг одоо хүмүүс бас төдийлөн бас сайн ойлгохгүй байгаа л да. Тэгэхээр таны хэлснээр сая одоо гомцсон сэтгэл гэдэг юм бол тэрийгэ тайлах, уучлах гэдэг энэ одоо мэтээсэл эхлэнэ гэж яриад байгаа шүү дээ. Тий, ачаа тайлны одоо ингээд бид нар ингээд жилдээ ачаа үрж явдаг байхгүй юу? Нөгөө төлөвлөж исэн ажлууд бүтэхгүй байх. Эсвэл нэг өөр ширээ бас дарж амжихгүй байх. Тийм үү? Өөр байр сууцанд орё гэсэн ажил маань төдийлөн бас бүтэмж муутай байх. Одоо бэл бэн чинь хүрэлцэхгүй байх. Эсвэл хин нэгэнтэй ам уурыгаад бас нэг сэтгэлийн дотор шархолцсон байх. За бидний дунд бас нэг жилийн турш бас ахан дүүсээс бас мөнх усыг үзүүлээд тэнгэртээ дэвшсэн болоод тэндээс үүссэн шарах. Тийм үү? Тэр болгоныг ингээ ачаа болчдөг байхгүй. Ард ачаа болчдөг, сэтгэлийн ачаа болчдөг. Энд тэгээд тэр хүн ачаатай гэдгийг мэддэггүй. За тэгээд дараа жилийн орохын өмнө бас нөгөө ажин амжидг. Нөгөө цагаан сарын бэлвэн чинь хүрэхгүй ингээ санаа сэтгэл жоохон сарнаатай, унтуутай, уур уцаартай. За баг цагаан сарыг яаж хийнэ гэсэн сэтлүүд дандаа тэр ачаатай хүмүүс хэлдэг байхгүй. Ачаатай тэрийг буулгаж чадаагүй. Тэр хүмүүс. Тэг яаж буулгадгийг тэр ачааг гээд. За ямар ч үс өөр ширтээ бол нэг 200 цаас ч юм ингээд өгч эхэлдэг байхгүй. Нэг багаар л барна. Тэр нэг олон саятай болж иж барна гэдэг энэ хорвоод байхгүй боломжгүй бид нэр авж байгаа. Цалин өлсөн юу лээ тийм үү? Авшиг ирүүлээ юу лээ. Тэр шиг хөдлөгдөг байхгүй. Чиний тэр сэтгэл өөрөө тэглэе гэсэн 20 мянгач байд 30 мянгач өгж байгаа тэр хүн жоохон зөөлөрдөг байхгүй. За ямар ч үс өгье гэсэн сэдэлтэй байна. Ашгүй тэгээд тавьчихдаг байхгүй чамаг бодлоосоо. Тэр ч ачаа суларч байгаас нэг ачаагаа суларч байгаач. За тэгэнгүүтээ эвлэж бүтээгүй олон ажлуудаа за дараа жилдээ тэгж хийнэ гэд арай өнгийг өөрчлөөд. Бүтээгүй ажлаа бол одоо дараа жилдээ бүтээж болох юм байна гэдгээ шилжүүлчихдэг байхгүй. Ачаач буучж байгаас хэдэн хувь нь 20% буучдаг байхгүй. Энэ дандаа монголчууд бэлгээрээ энийг хийдэг байсан. Бодлоороо хийдэг байсан.
Бид нар ч бодолдоо баригдаад ингээд богц дүр ачаа ардаа хийнгүүтээ дараагийнхаа морь жил рүү орох гэж айгалж штэ одоо. Гомдоо бол тэр намайг тэгж хийсгүй мартаад өгөөч тэрийг. Энийг март ачаач байхгүй. Мартаа тэрийг уучлаад за надад ч гэл буруу байсан дөө гэж бодчихлоо. Тэнгүүд юу тэр хүнийгээ одоо тэр гомдоосон хүнийгээ чи хайрлаад байгаа юм биш байхгүй. Чи өөрийгөө хайрлаж байгаа байхгүй. Нөгөө ачааныхаа 10 одоо 1 кг хайж байгаа байхгүй. Тэгж суулж тавьж өгж идэг, тавирж идэг, нөгөө гомцсон сэтгэлээ тайлж идэг. Гомдол чи яадгийн чиний энэ одоо хоолоо хүрдэг юм гэдэг байхгүй. Хоолоо хүрд. Чиний хоолоо чинь ч гарахгүй шүү дээ. Гомцсон хүний хоолоо хүрдэг гэмтдэг. Хоолоо бүрэн гарахгүй. Тэр хоолоо хүрдэг гэмтчихэр чинь чи явн гэдэг бүх одоо энэ юу штэ. Энэ чэжин би одоо ингээд монголчууд ч эртнээс ингэ хамгаалдаг байсан шүү дээ. Зүүсгэл зүгээд ингээд бурхан зүүдгээс санаж байгаа зү дээр үеийн канонд гардаг. Дандаа энэ хүрдээ хамгаалдаг байсан. Ерөөсөө чээж буюу бодол ариун бол ерөөсөө энэ бодч өвддөг байхгүй юу. Бид нар яаж өвддөг юм тэр гомцсноос тэр нэг ачаанаас болж сухалдаж өөртөө хийг хураагаад тэгээ хийн ачаа олчдөг байхгүй. Гэхдээ амсгацсан хүн биш. Тэгэл өвч ороод сэтгэлээ гоё сулж чадахгүй, уучлж чадахгүй, өөршөөж чадахгүй. За өнөөдөр нэг ажил бүтээх гэсэн бүтсэнгүү гээл гомдоод идэг байхгүй. Орх өнөөдөр бүтэхгүй ээжээ. Ирэх 7 хоногийн дараа бүтэх байлгүй гэсэн бодлоор тэр гомдлоо тайлаа сурчдаг байхгүй. Монголчууд тийм мундаг арга бэлгийн хосломж чадaltaй хүмүүс байсан. Тэгэхээр хүнийг уучлна гэдэг бол тухайн хүнээ бодож байгаа юм биш өөрийгөө бодож аварч байгаа юм байна гэж одоо тэгэж хэлвэл хүмүүс илүү ойлгоно. Зөвхөн хүмүүс хүнээ бодно гэхээр за тийм гэгэрч юм юу идэв гэдэг байхгүй хүмүүс. За тэр намайг тэгэж хохироосон баг би хараад тэрийг би ингээ өршөөгөө бэж идэг. Тэгвэл чи өөртөө хайртай байл. Өөрийгөө сулл та. Чи өөрийгөө хорлоод штэ. Өөрийгөө тэр бодлороо чи дотоод сэтгэлтэй юу утаа хураагаад чи өөрийгөө бачимдуулаад штэ. Зөөрх сут чи нөлөөлөд штэ. Чиний таван цул чи тамир алдаад штэ. Чи өөртөө хайртай бай тэгвэл. Өөртөө хайртай байна гэдэг чи өрөөлөө бас харилцдаг байхгүй давхар. Нөгөө хүнээ зовохгүй болчих жоох хэвээр. Энэ бодлын хэлгээнүүд ч маш хүчтэй урсгалууд байдаг. Тэгэхээр та бас эмэгтэй хүн болвол айл гэрийн амь хамгаалагч байдаг гэд хэллээ л дээ. Тэгэхээр ер нь одоо ээж хүмүүс бол хүүхдүүдийн төлөө санаа зовж байгаа тэр нь л одоо амийг хамгаалж байгаа юм эсвэл одоо яаж амь хамгаалагч гэж одоо ойлгож байгаа. Тэгэхээр ээжигээ ингээд энэ өндөр настай болсон ч гэсэн хүмүүс ээж минь бүх юм хийж л байдгийг бид нарыг аргаж л байдгийг бидний хоолыг хийж л байдгийг гэд ээж хачиг ерөөсөө мэдэрдэг хүн энэ хорвоо дээр хавар байдаг байхгүй. Тэгээ ээж чи настай болоод ингээд мөхсөг үзэнгүүт ээжийн орон зай байхгүй нэг ажил бүтгэе болчихдог байхгүй. Цаанаас нэг хамгаалтдаг болчихдог. Ээж хүн гэдэг чинь ерөөсөө цаанаасаа одоо биологийнхаа хувьд өгөгдлөөр ерөөсөө гэрийнхээ амийг хамгаалдаг. Тэр галтаа шадралж байгаа үз. Нэг галтаа шадралаад байгаа үз. Гал гэдэг чинь ам. Тий гэрийн гал голомт. Одоо гал ариун бол гэр ариун. Одоо гэр ариун бол бие ариун. Бие ариун бол бэлэг ариун. Оюун санаач ариун. Ингэж холбоостой бид нар явдаг. Эрүүл хүн хийж алдаа хийдэг үз. Оюун санаа самуураагүй үз. Тэгэхээр ээж чинь галтаа шадралж тэр өргөлөө өргөж байгаа үз. Ам бүлээ даатгах гэдэг дандаа. Ам бүлээдгээ сайхалтай илүү ахан дүүсээ цөмийн даатгах гэдэг. Монголын эртний уламжлал нь ээжүүдэд одоо энэ гадны антропологчд бол хүн судлаачид Монголын 3 юм дээр нь судлаа дийлэхгүй байх гэж байгаа шүү дээ. Энэ эмэгтэй хүнийг одоо энэ амь даадаг эмэгтэй хүнийг хоёр дахь галын хүч, гуравт морины хүч. Надууны хүчийг дэлхийг эзэлсэн энэ морныхоо туураагаар дэлхийн талыг эзэлсэн энэ ямар нууц байна гэ одоо тэд нар ч судалж эхлээд ном бичээд тий яг нарийн чандынхаа нууц руу манай эцэг өвгдийн энэ нарийн сударч оруулдаг байхгүй бид нарт бол нэгдэн монголчуудаа нэгдэн гадныхан төр юу ч нууц бидний архив үлдцдэг тэгэхээр ээжид бол ерөөсөө эрэгтэй хүн бол эмэгтэй хүнийг шүтээлээ сайн явна. Тэгээ эмэгтэй хүн айгу тийм дорд үздэг эр хүн байдаг шүү дээ. Чи одоо ингээд гэртээ суу ингээд айгу муухай үгэрэл. Тэр нь юу вэ? Гал хамгаалагч юу? Амь хамгаалагч одоо бургасаар гойдож байгаа байхгүй юу? Ингээд авгаамаагаа зоддог хүн байдаг шүү дээ. Эсвэл ингээд нэг айгу сайхан хүн байж идэг. Тэгэхээр ингээд үл тоод. Энэ өөрөөсөө аврагч амь хамгаалагч бурхнаар ингээд бургасаар зодож байгаа. Бурхнаа бургасаар гойдож гин гэж хэлдгийн тэрийг. Тэгээ бурхан нөхгүй амь хамгаалж. Гэрээ чинь бүх юм хамгаалж тэр эмэгтэй хүн. Тэгэхээр монголчууд ч одоо ингээд юу гэдгийг эцгийн эрхт ёс одоо давмгайлсан ийм одоо уламжлалтай шүү дээ. Тэгэхээр одоо ингээд айл гэрийн ноён нуруу эцэг хүн болвол одоо дээшигээ байх хэрэгтэй гэдэг ингээд эмэгтэй хүн ер нь галтгоо авцаад байх хэрэгтэй гэсэн нэг иймэрхүү нэг ёс жаягтай бас байсан шүү дээ. Тэгэхээр галтгоо гэдэг чинь амь хамгаалах хамгийн чухал засгийн газар байгаа шүү дээ. Эрэгтэй хүн бас маш чухал. Одоо биений нэг арга гэсэн шүү дээ. Энд чинь нуруу нохгүй яашир. Энэ гэрт эрэгтэй хүн байхгүй бол бас нөгөө миний одоо нөгөө эмэгтэй хүн юу ч биш бас тал. Эмэгтэй хүн эр хөнгүүгээр за бас оршин тогтмол хэцүү. Эр хүн адилхан.
эмэгтэй хөнгөөр зүгөө олдгоо гэж байгаа шүү дээ задуулж байгаа. За. Эр хүн чинь эмэгтэй хүнд очиж зүгөө олно. Эмэгтэй хүмүүс бид нар чинь эр хүнд очиж дөхөж очиод зүсээ олно. Нөгөө эмэгтэй хүнийхээ дүр төрхийг олж галбар юу нь ерөөлнө. Сайхан эм хүнийхээ зохицуулдаг гэж байгаа. Нөгөө жимс боловсрно гэдэг. Биш байгалийн өгдөл юм чинь. Шүтэн барилдлага. Шүтэн барилдлага. Тэгэхээр эр хүнээ бид нар хоймроо зална. Эр хүнээ хүндлэнэ. Одоо тэр чинь бидний арга гэсэн. Одоо бид нарыг одоо амьд явж байгаа гол нурууч шүү дээ. Ноён нуруу. Ноён нуруу тэр хүн дээр тогтож байгаа байхгүй юу? Айл гэрийн. Тэр хүн гэж нэ одоо ажил муутай байж болно. Тэгэхээр тэр хүний тэр хоймор суудаг тэр орон зай хамгаалдаг. Бас нөгөө аюултай хар хүчнээс хамгаалаа сууж идэг. Бас ар нуруунд. Эр хүнтэй айл руу нэг хүмүүс дайрдаггүй шүү дээ. За. Нөхөртэй айл руу байна. Энэ одоо нөмгөн одоо муу тэрэнгүүд орж ирдэг байхгүй юу? Тэр эр хүн гэдгийг чинь тэр тийм хүчин тэр. Бид нар бол ухаанаар хэрэгшээдэг хүмүүс шүү дээ. Гэгэрлэр хэрэгшээдэг. Нөгөө хүн чинь ноён нуруугаар ерөнхий том агуулгаараа ерөөс байглаас цаанаасаа тэгж бадарч явдаг тийм одоо өрдөл өгнө. Заяа үлзий хишгээ өрдүүлнэ. Эр хүн гэдэг чинь энэ гэрий чинь нөгөө дээш нь залаад авчиж хийж аргана. Хувцс нарын тийм үү? Зодог шуудгийг дээш нь залгаал тэгэл явуулж хийж аргана. Эр хүн чи хэмрээр явдсан шүү дээ. Хөө чи ямар сайхан харагдаж байна. Чи саяст маш зөв юм хэлээ шүү гэнэ. Наа эр хүмүүс чи маш их баясдаг, бадардаг гэдэг нь нөгөө химэр нусдаг байхгүй. Химэр гэдэг нөгөө сүртэй тэр хоймор дүүрээд идэг чи химэр шүү дээ. Хи моргоц хи морт суудаг хүмүүс чи эр хүн байхгүй. Тэгээд тэр эр хүн энэ бүтэн гэр бүл гэдэг чинь тийм хүчтэй байхгүй. Тэгэхээр аль аль нугаас 50 ганцхан эмэгтэй хүмүүс эр хүнийг бас дээдэл. Тэгэхээр таасаа хэллээ шүү дээ. Эхнэр хүн одоо эр нөхөртөөгөө яаж хоорондоо харилцан хүндлэх ёстой вэ гэдэг одоо утга учирыг таасаа тайлбарлаа. Тэгвэл үр хүүхдтэйгээ бас яаж харьцах уу гэдэг бас жоохон өөрчлөгдөд байна шүү дээ. Энэ дээр ер нь таавасаа өөрийнхөө бодлоо. Тэгэхээр нөгөө ээж аав хоёр хүн болох ёстой эхлээд. Хүүхдүүдтэй загвар болдог байхгүй. Ерөөсөө ээж аав ямар байна? Хүүхдүүд тэрний чинь бүр ингээд дагуул урсгал. Ээж аав хоорондоо аятайгаа харьцсан хүүхдүүдтэйгээ зөв харьцахаар хүүхдүүд яг тэрийг даганд ороод. Ээж аав ч юм уу эмээ өө жоохон ширүүн харьцаад хүүхдүүдтэйгээ загнаал. Тэгвэл нагаа хүүхдүүд чи яг тэгж бидэнтэй харьцдаг. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил. Ерөөсөө ээж аав ямар байна? Хүүхд үрс тийм болдог тийм үү? Тэгэхээр ээж аав болоогүй ёсоо мэдээгүй бол бас үр хүүхдүүд бас хааш явна. Тий. Одоо цагт нөгөө муу цаг гэдэг одоо яриад байдаг нөгөө гэр бүл их сарнж гин, салж гин. Одоо гэр бүл болох ч тоглоом болчихлоо. Тэгэхээр одоо орчин цагт бол хүмүүс одоо юу гэдгийг заавал одоо Монгол ёс заншлаар одоо хуримлах шаардлага байхгүй. Одоо юу гэрэлтийн төвчөн дээр очиод хоёулаа бүртгүүлчихэд тэгээд нэг цөөхөн ам булаараа нэг цайлчхад болдог гэж ойлгоод байдаг. Гэтэл танихаар бол бас тийм тусгай ёс дэг жайгаал одоо гүйцэх ёстой. Гүйцэх ёстой. Тэр галдан мөргөөд галынх нь эзэн төлөөлж зөвшөөрөгдөж байгаа. Энэ чинь далдын юмд бид нар ч ингээд бүр одоо дагаар орчиж ш тэр айлд. Тэнгүүд ах トゥ нар ч ингээд цугладгийн байгаа. Тэрний өмнө чи хариуцлага хүлээн ус. Бид нар ч ингээд баярлаа та нарыг сайхан гэр бүл болж сайн сайхан яваараа үр өгтгөн тэ өнөр олон ихэд өгөөж ишгтэй сайхан яваараа гэд өрөөдөг. Тэгтэл тэр ах トゥ гийнхаа дэргэд бид нар чи нөгөө хариуцлагатай болчихдог байхгүй юу? Тийм одоо ам зөрсөн ч гэсэн би чи хариуцлагатай тэр ёсыг чи дагцсан учраас тэр ёс чи угаасаа намайг ингээд ёрноос хамгаалцдаг та хоёрыг гэр бүлийг ингээ муу юмос аль болохоор одоо хэрэлж ам зөрсөн ч гэсэн айдуу ингээд нэг эргээд эвлэрэх зай өгдөг байхгүй юу? Ёсоо гүйцэтгэсэн хүмүүс чи ерөөсөө тэгээд өөр одоо ингээд бидний эрхшээгч өвгдөөс харсан таасантай ингэрүүд нь сайхан хамгаалаад нэг халтрахгүй явуулаад байдаг байхгүй юу? Өө сайхан одоо бол сайхан сууя гээл суугаад нэг 10 сар болоо за баяртай гал салж байгаа. Энэ бол маш их тийм ёсоо алдсан учраас тэр хүүхдүүдийн буруу биш. Тэр ёс дэгийг бид нар эртнээсээ ингээд алдсан учраас тэр үрсийг тэгж сургаж барьсангүй, тэр үрсийг өвгдөөцийнх нь энэ барилдлага юу авшигын сайхан суулгасангүй, өргөө гэрийн сайхан галын бадрааж одоо өрх гэрийн нээсэнгүй. Энэ тасарсан учраас энэ балчрууд маань энэ ирээдүйн эцэг их болж байгаа үрс нь бас мэдээлэл дутуу байна. Тэдний буруу биш. Би буруу өгөхгүй. Ерөөсөө энэ ёсыг алдсан байхгүй. Тэгэхээр сар шинээр хүн болгон өөрийнхөө одоо бэл бинчингээр ингээд одоо гоёл зүүсгэлээ өмсөж дээл хувцаа бэлтгэл дээл өмсөх нь өөрөө бас ингээд ёс заншлаа дагахаас гадна бас бүтэн хамгаалал болдог гэдэг нэг та бичижсэн тэрийг би анзаарсан. Дээл өмсөйг бол бүтэн өмснө. Одоо ингээд тэ мандах төрийн малгай, тэ дэвжиг төрийн дээл, тулах төрийн гутал гэдэг ингээд ууз бүтэх төрийн бүс гэл ингээд бүсээ бүсэлц. Иж өмснө. Тэгэхээр Монгол дээл гэдэг чинь
чиний хоёг болдог, хамгаалт болдог. Бид нар ч эртнээс ингэ дээл хүмүүсчил хоорондоо ингээл хэрэлдэлээдгүй үстэй. Дээлтэй хүмүүсийг ажиглаараа дээл гэдэг чинь өөрөө эрхэмж болчдөг байхгүй бид нар нэг л сайхан дээдсийн сайхан тэр ёс үйлийг дамнуулагч, өртөөлөгч, өвлүүлэгч болгонгод ямар гоё эрхэмс харагддаг гэж ямар ч монгол хүн дээл зөхгүй юм байхгүй. Тэрийг зүгээр төвөгшөөж л авахгүй дээл хийлгэн мэлгэн үн мөн бодоол одоо орчин цагт дандаа л мөнгө боддог болоод ш. Тэгтэл дээл чи өөрөө ийм язгуур шинжтэй, ийм хүчтэй, өмсгөлтэй. Тэгээд дээл өмссөн хүмүүс чинь байна. Тэр дэвжих төрийн тий одоо энэ юм чи дандаа дэвжин дээшлэн гэсэн. Монголчууд бэлэг чанартай дандаа амаараа хэлж өрөөж исэн. Аян замынх нь өрөөл хэлчих тэгэл цайвчна. Тэгэхээр тэр хэд цугалт хэрэггүй байгааз. Тэр санаа зовх бас муу. Ороотой хөөмн гэл тэгдэг шүү. За айдуу өрөөд ирэх бахаа. Тэ төмний шигэр сайхан ажил нь бүтээд өрөөд ирэх бахаа гэд нэг налаагаас суддаг эмээнэр байдаг те. Тэр өндөр насны 80 гарц 90 гарц ямар гоё ухаан цэлмэг. Тэр чинь яг ёсороо явсан хүмүүс. Ямар ч хүнд муу санахгүй мөрөөр мөр хөөсөн зөв явсан бүх хүмүүсийг одоо морь жилээс ивэн гэж байгаа байхгүй. Одоо морь жил чинь нөгөө хамгийн сайн жил гарч штэ бид нар нөгөө бүх зовлон нөгөө ардаа ачаага урд жилүүдтэй болгож байгаа байхгүй. Хатуу жилүүд одоо дуусж байгаа. Хатуу жилүүд чинь ингээд байл хэдэн жил байлаа. Тэр жил чинь шудраг морин жилээс бид нар чинь монголчууд ингээд дээшээ нэг тэнгэр нөгөө заяанда монцох жилүүд гэж байгаа байхгүй. Тэгээ мөрөөрөө сайхан явсан зүйтэй явсан бүх хүмүүс сайхан жигдэрнэ гэж аахгүй үл. Сайхан үг байна. Тэгэхээр мөрөөрөө зөв үнэн шударга амьдрсан хүмүүс өнөөдөр тэгш сайхан явж чадахгүй байна. Ямар нэгэн байдлаар дутуу үнэлэгдсэн байдлаар яваад байна шүү дээ. Тэгэхээр танийхаар бол одоо энэ мөрөөрөө явсан хүмүүсийг одоо эвээгчил юм байна. Эвээгчил мөрөөрөө ингээд мөрөөрөө амьдраад явж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Төр засагт ч нэг гуйхгүй төмөө олноос ч нэг гомдлоод байхгүй тий цалиус багч гэж хэлэхгүй нэг сайхан явж байгаа 70-80% шүү. Тэр хүмүүс бол мөрн зөв. За одоо явсан зам цагаан байхгүй. Тэгэхээр одоо дэлгэрэх цаг гэж нэг бас байд юм байна. Ерөөлт чи хүний амьдралд чи дэлгэрэх цаг тэнгуут бүх ажил үйлсэн сайхан дэлгэрээд нөгөө бод санаж исэн бодстой байсан юмнууд нонгоогоод өр хүүхэд нь хүссэн сургууль соёлдоо явцгаагаад тэгээд нэг сайхан тэгш дүүрэн аяг хөрөнгөтэй мөртлөө дүүрэн байж чаддаг хүмүүс байдаг байхгүй юу. Дахиад нэг тийм юм цаддаг болчдөг. Тэгтэл зүгээр нэг тэр голын ирэг дээр тэр нэг уулын хормоо дээр намарж өвлөж байгаа айлууд ороход пүнк гэл галан дулаахан тий хоймор нь улаа ботгосон хүүхдүүдтэй тэр айл ямар сайхан дүүрэн байна. Тэр сэтгэлийн дүүрэн байхгүй юу. Сэтгэл дүүрэн гэдэг чинь ерөөсөө амьдрал дүүрэн. Нэг шунаад ах чи сав нь гэлс дүүрдэг байхгүй юу. Сав дүүрэн хүний чинь нэг сав дүүрэн одоо надад нэг юм хоологчжээ энэ нартад ирэхэд би ингээ явсаар одоо энэ хавьд байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь цагаас өмнө дүүрчдэг байхгүй нөгөө их шунаад нөгөө олц их болоод дүүрчгээр миний амны шиг чинь дуусчихна. Амны шиг дуусахаар яадгийг нас чинь дуустдаг байхгүй. Өө тийм үү. Насан чинь суuna. Тий. Ямар нэг байдлаар чи цөвтөж эхэлдэг байхгүй. Тэгэхэд бол монголчууд битээ шууна гэдэг чинь тэр байхгүй. Өө цаг нь ирэхээр цагийн цагтаа болно байлгүй дээ гэд монголчууд хэлж байгаа зэгдэг. Цагтаа шүү. Битээ цалигтал дүүргээрээ, битээ цадлаа идээрээ, битээ их шунаараа гэдэг чинь. Хүн болгоны заяа буян бас ялгаатай өөрөө савтай байхгүй бид нар чинь тэрэн тэгээд өгч энэ их зарим нөгөө яарчдаг байхгүй. Тэнгүүд зайлвал ингээд олон хүмүүсийн тэр өнгийг би харж исэн. Тэгэл нэг царай саралдаал нэг өнгө нь биш болоо. Тийм үү үзэх хүний чинь царай өнгө гал гэж үүдгийн царайны өнгө. Тэгэл яхад нөгөө сав дүүрсэн учраас тэр нөгөө амьдралын тэр гортгоос замда химээ алдчихж байгаа байхгүй. Ерөөсө тэнцвэр шүү дээ амьдрал. Тэнцвэр болж гэнэ үү гэдэг л байхгүй юу. Манай монголчууд бие биендээ атаархаад тэр одоо тийм сайхан одоо эд хөрөнгөтэй болцсон байна. Би ч гэсэн нэг ингэх одоо хүнээс дутуу явмааргүй байна гэдэг нэг юм байгаад байдаг та. Тэр атаажтөө гэдэг бол аль ч үед байдаг, аль ч нэгэмд байдаг, ирээдүйч байна. Тэгвэл монголчууд нөгөө химээ мэддэг байхгүй. За тэр тэднийх бол нэг өөр оршихуй. Өөр сүнсний өвдөлт, өвдөөц нь өөр. Минийх нэг өөр. Надад л ингээл болж ивэл тэгэл болоо. Би юу хүсэж чинь тэр хэмээрээ байвал тэгэл дүүрээ явчихна. Тэр илүү үзээд тэр бас нэг хүнийг нэг атаархаж барих сэтгэл бол бас нэг ариун бус сэтгэл гэж байгаа байхгүй юу? Тий. Одоо тэр чинь харамчийн сэтгэл нэг хэдэн гимбэ шүү дээ. Харамчийн сэтгэл, атаа сэтгэл, шунлын сэтгэл тийм үү? Тэгээ өөр хэлэнц гэдэг нэг хэдэн хүнийг нэг балладаг хэдэн юмнууд байна шүү дээ. Энэ нөгөө юмнуудыг дандаа номготчих хэрэгтэй. Бидэнд байдаг. Энийг дарж чаддаг тал байдаг байхгүй. За гэд тэдрийг унтуулдаг байхгүй. За хүнээс дутуу яваадаа сэтгэл гонсгор байх хэрэггүй. Өөрт чи өгсөн нэг аяг байна. Тэргээр тэр нэг голын ирэг дээр тэр нэг уулын бэлд байгаа айл шиг жаргалтай бай гэж байгаа биз. Тэр должин долгорт би адилхан байх алавгүй. Чи бит хоёр нэг хөв байхгүй. Одоо
Би чи өөрийгөө л олчвол тэр 1% чи олчвол заавал тэдэнтэй 100% ижил байх ерөөс алга. Одоо ч бүгдээр ингээд өндөр хамартай болж байна. Бүгд ингээд гүрзийн шиг гоё хөмсгтэй болж байгаа үстэй. Яг ижилхэн. Нөгөө өвгөдөө сүнснүүд нь танихаа болцсон нөгөө үнэ. Эвээ чадахгүй. Одоо ингээд нэг айхтар ингээд зүсэндээ зүү бүү хөрг гэдэг нь штэ. Өвгдөө зүү бүрх зүрхэндээ шарах бити хураа гэдэг байхгүй. Зүс ингээд өгсөн өгдлөөрөө л явна. Чи одоо ингээд нас явал гоё үрчлээ суун штэ. Энд чи гоё гоёлно байхгүй. Энэ хорвоодор зүтгэж ирсэн гоёлно. Тэр насн дээр чи хүн болгон хүрэхгүй. Тэгэхээр одоо энэ гоо сайхны мис засал хийлгээд байгаа нь бас тийм ч таатай зөв юм биш бол чи одоо авра гэрлэн бие цоолж байгаа гэсэн үг. Тарих штэ. Тарих. Бид нар туслаадаг штэ. Тэгэхэд хүртэл чи энэ арьсаа цоолж байгаас гэрлэн бие чи цоолж байгаа байхгүй. Ингээ хаалгамалганд орсон хүмүүс байдаг. Тэрний дараа нэг төнөгөө болдог тийм үү? Тэр чин гэрлэн бие бид нар цоолж байгаа. Би ч онгорч нэг ч давхраа хийлэгдэггүй. Би ингээ өгцөн байгаль надад өгцөн. Өвг дээдсэн намайг таньж яваг. Тийм үү? Намайг нэг харсан даасан тэнгэр багш. Яаж танихгүй болчихвол яах вэ? Яадаг өндөр хамартаа ингээ давхраатай болчихвол тийм үү? Нэг зүс өөрчлөгдөх тийм сайн биш үү гэхгүй. Одоо чи цагаан сараар ингээ гэрт ороход найлууд ингээ хагархаа аяганд хаяа өгдөг байхгүй юу? Би авдаггүй чи нэг хараа нөхөө энэ аяга солиотгоо чинь хагархаа аяганд авахгүй. Хагархаа гэдэг чинь амьдрал хагарна гэсэн үг. За нэг шүүгэн нүц ингээ зайл байдаг хгүй авдар савн тоож моож байхгүй ингээд бас адилхан тэгэн догон байна сэтгэл санаа чинь энэ эд төгшил чинь та нарыг өдөрдгөө шүү дээ. Тэгэхээр би айлд ороод би авдрыг хардаг хгүй авдарт чинь дээр үедээ дандаа юмнууд авшиг хурааж ирсэн ав дар гэдэг чинь чи хизээч өсөхгүй чи хизээч өрөнд орохгүй чи хоолоор тасрахгүй хүнсээр тасрахгүй энэ эд өлгөөр тасрахгүй гэж авдранд авшиглаж ирсэн монголчууд. Таасаа хэлжлээ эд хөрөнгө тань одоо өөрсдөө чинь удирддаг гэдэг хэлчихлээ. Би хөрөнгө ямар учиртай тэгэж. Хөрөнгөч хүч шүү дээ. За хөрөнгө хүч. Энерги байхгүй юу? Тэр хөрөнгөндөө өөрөө хөгжиж, хөлжиж, хөвсөлжиж явдаг хүн. Энерги. Хөрөнгө багтай хүн байв лээ. Хөрөнгө багтай хүн тэрэндээ таарч бас амьдрна. Тэрэндээ дүүрчин дүүв ингээ хэлсэн те. Монгол гэр чи хөрөнгө байдаггүй үстэй. Монголчууд чинь тэр минимал амьдралд цадаж ханж амьддаг байхгүй тий. Одоо бид нар шиг ингээл тавилган дундаас аюух ядарч штэ тий. Тэгэхээр энийг аль болохоор цэгцтэй баг байлга. Ерөөсөө сэтгэлээ тэжээгж байгаа байхгүй. Бид нар чинь нөгөө тархиар тэжээгээд байгаа үстэй. Гэхдээ тархинаас зүрх хүртэл 40 см 40 хэдэн см байдаг байхгүй. Зүрхээ ерөөс ажил болтгоо. Зүрхээ чагна гэдэг байхгүй. За нэг ажил үйл бүтээгч за чи зүрхээ бас чагнаарай. Зүүдээ бас манаар гэдэг байхгүй. За тэрэн дээр зөв зөнч орж ирдэг байхгүй. Тэг ганцхан тархиар явахгүй. Залуучууд ч одоо амар гоё тархин ажиллаж штэ тэр IT тэр хиймэл оюухаас супер. Зүрхээ хайцсан. Зүрх сэтгэл хайцсан. Яагаад өнөөдөр ингээд зүүдлгүй хорвоод яагаад бид нар ингээд зөнгөө хайсан юм бэ? Яагаад ингээд гэр бүлдээ сайхан хүнтэй ханилсан ч гэсэн сайхан доктортой байж чадахгүй. Зүрхнийхээ хэмиг алдсан байхгүй. Зүрхээ ерөөс ажилуулахаа зүрхээ сонсгоо болцсон. Зүрх чинь бүлгэлдэг, бадардаг. Хүний нэг зүгийг олуулдаг байхгүй. Зүрхээ чигт за би нэг өөргөө нэг мэдрээт хийдэг. За чи өөрөө юу гэж бодож байна? Чи чамд ямар санагдаж байна? Чиний чинь зүрхнийхээ мэдрэмжийг чи чагнаад гэж байгаа. Тархич юм бол газ төрүүлээ ботчихж байгаа. Тэрэн дээр зүрхнийхээ хэмиг 50% та энэ 40 хэдэн сантиметрийг дандаа холбоно. Энэний тэнцвэр. Тэгвэл чи ерөөс алдахгүй. Яг чиний бодлого юу ч яг зөв гарна. Тэгэхээр та түр хэлсэн шүү дээ. Авшиг гэд авдар бол одоо авшиг одоо хурдлуулдаг юм а гэж тийм үү. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бас өвөг дэцээс өвлөгдөж ирсэн авдрыг бас дээш нь залж явах юм бол тэр айл бол одоо буянтай байх юм байна гэж ярьдаг тийм үү. Тэгэхээр авдар чи энерги эрчим. Одоо цагаар энерги эрчим юм. Тэр аав ээжээс дамнаж ирсэн тэр зөв оршихуйн бүх хэм тэр авдартаа шингэсэн байдаг байхгүй. Одоо би гэхэд манай ээж аав 5 авдартай байгаад юу ч мэдэхгүй би 20 жилийн өмнөх ярьж байна. Бид нар тавуулаа нэг нь авбоо тэр авдраа. Тэгсэн чинь бүр ингээд сайхан дараа нь ингээд өвөг дээдс одоо айл болгонд өвөг дээдс буусан шүү дээ. Одоо өвөө эмээнэр буугаал одоо тэнгэрээс бид нарыг одоо зөв ёс суртахуун зааж эхэлсэн байхгүй. Тэгэхэд одоо ээж аавын авдар нэгэн гэр дотор нэгэн дээвэр дотор нэгэн одоо туураг доор байсан тэндээ цуглуулаа гэдэг байхгүй. Цуглуулад бүх айлуудаасаа буцааж авдраа авчираад аав ээжийн авдрыг авчлаад бид нар тэнд одоо ядарсан үедээ жаргасан үедээ очиж сууж хоорондоо сууж нар хийж инээж хэвээр навч цэцэг дэлгэрүүлж нэг өстой нэг хүлээсгүй сайхан ярилцдаг байхгүй. Энэ аав ээжигээ амьд байгаа мэт тэр арчмыг бид нар авдраар дамнуулж авч үлдсэн. Тэр сайхан тулган мулган сайхан зүйл гэж ягаад нөгөө хагас
гарцсан модон хувь ингээд цөмийн сайхан шинээр нөгөө хуучны шинээр сэлбээд бүгдийн байранд тавьсан. Бид нар өстө тэгэл нэг сайхан тэгш болцоосон шүү дээ. Нэг дотроо сайхан эвтэй болоод нэг сайхан маскгүй ярилцаал хоорондоо. Тэр айгуу хүчтэй гоц. Тэгэхээр одоо галаараа идгэдэг гэж та зөвлөсөн шүү дээ. Тэгэхээр ер нь одоо галаа таахгүй айл бол тэр жилдээ бас жоохон барц цаадтай байдаг гэж яриад байдаг. Тэгэхээр ер нь орчин цагт одоо орон сууцнд амьдардаг айлууд яаж гал дахих юм бэ гэдэг учраа олдгүй. Тий, гал дахин гэдэг чинь одоо ер сэтгэл шүү дээ. Галынхаа хэмэнд өөрийгөө нийцүүлдэг байхгүй юу? Нийцүүлж өөрийнхөө нөгөө бодсон сансан нэг бохирсон гэдэг ядарсан гэсэн тэр хэмүүдээ галтай хайчинд хайлуулцдаг байхгүй юу. Тэгэхээр тэр нь болохоор жилийнх нь гол засал болдог. Сайхан амбулаараа тойроос суучдаг хөөхөн. Иймхэн юун дээр гэрт тэгээд орон сууцны гэрт хийж болдог. Нэг одоо ингээд сүүлийн үеийн юунууд чинь ингээд утаагаад дуграад идэгий. Тийм байхгүй бол ингээд жижигхэн тулганд яаж байгаа л хөөхөн зомголоо ягаал тэрэнд хөөхөн жижигхэн одоо сүүлээ ягаал тэгэл тойр сууж байгаа л цөмөр галынхаа хэмд сайхан ингээд төвлөрөөд 2 3 минут 5 минут л ажиллаж шүү дээ. Төвлөрөөл ам бүлээ сайхан даадаг. Эрэх сайхан морин жилдээ тийм их амгалан төгшин амгалан эрүүл сарвал эв найртай тийм үү. Эрүүл их сарвал сайхан байх болтгоо. Ам бүл мэн тэр ингээд ирцэн байж гэнэ. Алсад яваа өөрсдийнх нь алдар нэрийг бас галынхаа хэмдэ дуулгана. Тэнгүүд жижигхэн хөөрхөн энэ дээрээ жижигхэн хөөрхөн цагаан идэ мэдээ бэлдээд хоёлаа галнаасаа сайхан ирчим аваад сайхан дахилгаа авчиж бас ирээгүй хүмүүстэй тэндээс идээг амсуулдаг байхгүй тий. Ирэх жил идэ ундаан сайхан ариун байх болтгоо. Тэгээд өрс хүүхэд нь эрүүл сарвалын хамгаалаас эрдэм ном сайхан дэлгэрэх болтгоо. Ажил үйлсэн сайхан аясах болтгоо. Тэгээ аль биеийн сайхан амар амгалан эрүүл сарвал байх болтгоо. Энэ эрүүл угааз эрчмүүд тийм байна. Монголчууд эрүүлэр амьдардаг ус. Тэгээд нэгэндээ хатуу үг хэлдэг байхгүй юу? Хүний хүүхдийг янз бүрийн хуруугаараа жичдэг. Хуруугаараа заасан бол эргээд хүүхдэд минь ирнэ гэж үздэг. Тий. Хүнийг муулаад муу хэллэх тэр эрчим тэр хүний үйл өөрийг муулж байгаа хүнийхээ үйл өөрийг өөртөө авчирч наадаг учраас маш их цэрлдэг. Ёсыг тий. Тэгэхээр ээж хүний үг бас их хатуу байх бол бас зохисгүй хүүхдэд бас тааруу байдгаа нөлөөлдгөө гэж бас яриад байдаг тийм үү. Тэгээ ээж аав аль нь уурандаа хүүхдүүд янз бүрийн одоо хараалаар муу үгээр хэлэх ингээд юу болчдөг. Бас тэр хүүхдийн заяаг одоо бас хэлтийлэгчдэг. Тэгэхин тул тэр хичнээн сахилахгүй байлаа гэхэд тэр хүүхдэд дандаа ерөөж хэлнэ. Одоо сайхан миний хүү одоо ингээд сайхан томоожод ирэхээр сайхан тогтоо тухтаа сайхан ухаантай сайхан мэрэгэн сайхан төшмөл болноо манай хүүхд чи одоо сайхан балчир болоод ингээд бас үг авахгүй яваад байгаа юм байна гэж зөвөр эргүүлдэг. Тэр хэцүүг нь айсуулаад. Тэгээд нөгөө хүүхд ч гэсэн урамшаад сайхан ингээд томоожод сүүлдээ хүүхдч нэг хөрхэн томоождаг шүү дээ багада сахилахгүй байснаа томоож тэр нь ээжийнх нь өрөөлөөр эмээгийнх нь өрөөлөөр өөгийнх нь өрөөлөөр тэр хүүхд. Тэгэл би одоо бэхжиждэг. Тэгэхээр аль болохоор уур уцаалж исэн ч гэсэн нэг баг шиг муу үгээд бити хараагаараа гэдэг тий. Монголчууд ч өрөөлөөр дандаа сайн үлэг босгодог. Хараал ер нь дэми. Ер нь хараал хатуу байдаг. Явн хараал явн эзэндээ гэж байгаа шүү дээ. За нэг хүн хараал шүү дээ хүмүүстэй тэгээд тэр хүүхээсээ ингэсэн байгаа юм даа чи гал ингээл чөлөөтэй хараадаг шүү дээ бид нар одоо хүнийг хараал явн толгойд тойрол явн тэр хилцэн аваач хоп гэд өрлөж ирнэ тий. Хадаг явн овоонд гэж байгаа шүү дээ. Хадаг явсаар байгаа л овоондоо өргөгддөг. Тэгэхээр монгол хүмүүс чинь нэг хатуу юм аа ингэж буцаж өөд ирдэг учраас хатуу үгийг хэлэхдээ хүртэл цээртэй. Хүнийг хараах, хүнийг мөөг үзэх, хүнийг ингээд тавлах мавлах Монгол байхгүй шүү дээ тэгдэггүй. За яах вэ? За эдүүдээ болох байлгүй дээ гэд болох цагт нь орхидог байхгүй юу? Цагийг хүлээдэг байхгүй. Тэгэхээр одоо хүнийг зовоох, хүний мөөг үзэх, хүнийг хараах, муу үгээр одоо хэлэх энэ чинь бүгдээрээ л эргээд өөрийн сайхан буцаал хүрээд ирнэ нөгөө тойрсон юм чи тойрж байгаа л тэр үн чин хамгаалттай л харсан даасан тэнгэрүүттэй байгаа шүү дээ. Юу вэ чиний хараалыг тосоол аваад шүү дээ. Тэгэхгүй шүү дээ. Хүн ингэдэг байхгүй. Нэг хүнтэй ингээд ажил дээр яри. Энэ муу гал тэр хүнээ хэлдэг шүү дээ. Энийг яадаг, энийг шахчихад ингэчээч гэдэг юм. Ингэчээ гэтэл тэр хүний чи ард өвд эцэн байж байгаа байхгүй. Тэр хүн өвд эцтэй дайтдаг байхгүй. Дийлэхгүй шүү дээ. Тэр өвд эц тэр өөрийгөө хамгаалж байгаа шүү дээ. Харсан даасан нэг. Тэр хүүхдэд сул тал байсан ч гэсэн тэр хэмжээнд тэр хүмүүс нэг бүлгэрээ нэг хүмүүнийг амар шахдаг шүү дээ. Ингээл муухай хорлол байдаг. Тэгтэл эргээд тэр өвд эц чинь тэр хорлсон хүнийг яадаг байхгүй, баалдаг байхгүй юу? Ажил үйлсийн. Ингээд тэнцвэргүй болох ингээд болгоно. Тэгтэл хүнтэй харьцах тийм нарийн багц. Тэр хүн бодороо байдгүй байхгүй юу? Тэрний ард ч үе үеийнх нь өвд эц сууждаг байхгүй юу?
Тэр хүмүүс ямар ч авшигтай, ямар ч өрөөлтэй бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр өвөг дээдсийг нь тэр хүн ямар одоо сүнсвэр дээр энэ төрөлдөө ирсэн мэдэхгүй шүү дээ. Одоо бид нар харснаар л дүгндэг байхгүй юу? Энэ муу энэ тэр үгийг битээ хэлж байгаа. Тэр зах дээр юм төрөө явж байгаа хүн хаан байсан хүний төрөл байж болно. Хариугүй ядарч байгаа хүн энэ настаа ядраад урд настаа их нөгөө савн дүүрсэн хүмүүс чинь энэ төрөлдөө ядарч явдаг гэж байгаа байхгүй. Нөгөө урд төрөлдөө дүүргэсэн юм чинь хойд руу орж ирж штэ. Тэр төрөл ерөөлч тийм хатуу байдаг учраас энэ хүмүүстэй харьцаанд айгүй нягт харьцнаа. Тэгэхээр одоо орчин цагт одоо нөгөө шашингуун үзэл гэдгээр одоо урд хойд нас гэдэгт хүмүүс төдийлөн итгэдэг үлдээ. Тэгэхээр энэ дээр бол бас жоохон үнний хувь байгаад юм аа, учир чадсан байдаг юм аа гэж та хэлэх гээд байна. Тий, одоо бид хоёр ч ингээд нэг робот биш байгаа зү ингээд мах зусгүйж байгаа. Энэ махан биевэл энэ чи ил бие, энэ эмчнэр идэгэн ил бие бид нэр ангаах эмч идэгэн чиний сэтгэл санаа тавгүй байх, чиний ерөнхий зүуд нойр зөнгөө байх, энэ чи нөгөө юу чин сүнсэн бие чин хин идгээд энэ лам те бөөч гэдэг юм зөнтөнгүүд идэгэн юу идэгэн. Одоо маань нэг зүүн ном уншна гэж энергүүд шүү дээ дандаа энергиэр тэгшил засдаг. Үнэн шүү дээ энэ ч бодтой. Тэгээ энэ чи сүнсэн биеийг зөв байвал энэ би чинь даа сайх. Энэ 10% шүү дээ энэ мах мий чинь. Ангаах энэ 10% чинь эмнэлгээр дүрчээд шүү дээ. Яагаад гэвэл бид нэр сүнсэн бие энэ ёс заншлаа энэ хэмээ бид нар алдсан байхгүй. Байгаль дэлхийгээ цөмийн ухажингууд байгалийн доод твэс чинь бид нарыг сайхан ороож штэ хар хүчнөө чинь ингэж гарч ирээл бид нарыг өвтгөөл хүүхэн шухтыг өвтгөөл энэ хооронд хэрэлдүүлээл халуун бүлийг хүртэн задлаад голомт дөргөөл энэ дандаа байгалийн юмуд штэ бид нар байгальтайгаа баян хажуудан шадар харьцдаг мөртөө байгальд айгүй хатуу харьцдаг. Газар л усыг хилэгнүүлсэн тий байгальтайгаа байлдаж ирсэн бол тий байгальтайгаа байлдаж ирсэн байхгүй байгалыг барддаг хорвоо дэлхий дээр нэг ч юм байхгүй энэ тэр хүн тэнгэрийн иргэшээлд морь хүний иргэшээлд гэдэг өөр монголчууд эртдээрээс бидэрт ингээд хоёр үгээр явах журам шиг хилцсэн байгаа үз тий энэ химич нөгөө судалж ийж энэ өвөг дээдсээс сонсч ийж ойлгож байгаа. Тэр болтлоо бид нар юу ч мэдэхгүй явсан. Ямар ч юм нэг гэрээ олоод харьдаг байсан байнамаа. Би өөргөө ярьж байна. Тэгээ бусдын мэдэхгүй л шүү дээ. Тэгэл Тэгэхээр байгальтайгаа яаж зөв харьцах гэдэг чинь бас эргээд өөрөө одоо хамгаалтанд байх одоо тий гэдэг ийм утга учир байна. Тий холбоостой бид нар чи одоо байгалийн үгийг сонсохгүй байж болно тэр авирыг тий. Гэтэл дөрөв уул бид нар ингээд дөрөв уулынхаа дунд байж байгаа. Дөрөв уулынхаа эзэн савдаг мөн уул усны эзэд мэн газар усын эзэд мэн тий. Энэ сайхан морин жилдээ одоо чи тий сайхан овг нэрээ хэлээ тэр үрсийнх нь ам бүлт хэдүүлээ. Эрүүл саруулын хамгаалан байлгаж өгөөрэй. Сайхан байгаль дэлхий бадрах болтгоо. Одоо энэ ус өмөрмөн тунгалаг байх болтоо тэднэргээ бас харилцаж байгаа биз тэрэндээ бохир юм хийхгүй ингээд ячж байгаа зү тий газар ус минь сайхан дагшин байх болтоо гай холуур байх болтоо үрсэн сайхан эрүүл инх хамгаалан саруул сайхан эрдэв намтай ээж аавыгаа инэрсэн эрхэд төрдөө бас түшсэн тийм сайхан үрс болох болтоо энэ ерөөлөөр ирээдүйн юм гэж бошголчж байгаа байхгүй Монгол захын хүн ингэж бэлэн сэцэлж чадсан шүү тэр ялангуяа хөдөө өссөн бид нар шиг хүүхдүүд чинь ээж аавын дээрх сурчиж байгаа юм чи байгаль нь угаасаа ингээд бадруулцдаг байхгүй үг хэлий чинь зааж өгöd баг ингээд өөртөө дотроосоо баг огшоод ирэх. Тэгтээ бол хүн болгон бас тань шиг юм байж чадахгүй л одоо жишээлбэл ингээд та бол ерөөсө бэлэн цэцэн үг нь цээжинд л байна л да. Тэр чинь нөгөө хөдөө өссөний чи үрд. Өглөө орой 2 үнээс аачин. За дорхоо яг 10 үнээс аа. Гүүч 2 цаг тутамсаа. За тэнгүүт хон гэдэг чинь бол 5-600 хон штэ. Тэр чинь 2-3 цаг цааш штэ. Ямар ч альчуур байхгүй, малгай байхгүй, наранд саад. Тэгээ тэр чинь шаардаж авна штэ. Ингээд зүгээрч саагаараа байжхгүй гүүж ингэж хараад бүх булч хөдөлж байгаа үз. Ингээд сууж саад. За тэр чинь унган тархалаа гэж би болгодог. Унган тархлаа би ямар ч юм таньа төрөхгүй тэр үе чи ард төгсч ингээ гадаад бэ ирэхүүд очлоо гэхэд хотынхан бид нар шиг борг шиг хүмүүс шал өөр үйдэг штэ очоод нас эдлэх мөртөө бид нар ч бүр хашир суудсан хөдөө байгальд ингээ хатуу юм тэмцэж амьдраа сурцсан хүмүүс ч ер нь айлын баг харьцангуй ирэх байсан хүүхэд гинт одоо хүний нутагт ингээд бие даахад ер нь жоохон барьцаалцсан уу яасан. Тэгээ би ч айлын отхон. Тэгээ ойлын отхон гэдэг чи одоо ойлын отхонууд одоо ч адилхан шүү. Ингээд хоймроо суулгаад сайхан хажуудаа хөөр бомбор гоё эдхимнүүд тавиад тэгээ дахин шиг сууж илэн шүү. Юу ч хийхгүй манайх нүүжил байна. Би унтчил байна. Монгол гэр яагаад хамгийн дотор цавг чи хамгийн сүүл татдаг байхгүй. Дотор цагаан бүрээс тэр чин татагдаал нар гарахад нөгөө
нөгөө орон дээр унтж байгаа ингэж сэржилж шүү. Их танхил тийм танхил байж тийм ирэх юм балаа гэдэг юм тийм өөр. За тэнгуү тэгэл нэгдүгээр ангид чи намайг яадаг. Шууд аранга аймгийн төврийг болчихж байгаа. Тэнгуүт нөгөө хөдөөнөө мангар бацаан чи ирэх бацаан чи ингээд айлтчихж штэ ээж аваас холдол. Тэрнээс эхлээл би амьдрал руу орж эхэлж байгаа байхгүй би дагаал. Манай аав ээж ухаан тавгац. Тэр эрхлүүлчихэд их урсгал руу шидчихэж байгаа байхгүй. За хүний эвийг олж амьдрах хэл явчихж байгаа шүү дээ. Айл намайг хийн эрхлүүлдэг. Тэний миний эрх мэрх төр тансаг баг хинт хамаатай юм. Тэгэл боргоч эхэлж байгаа юм чи. Тэгэл 10 дугаар анги төгсгөд яг төв хорооны хуваар ирж байгаа байхгүй юу. Малчны хүүхдэд. Тэгээ би чи нэгдүгээр группээр конкурсыг хатуу байлаа шүү дээ. Би чи орс хэл, монгол хэл. Министр хамгийн супер хичээлээд. Зохион бичлэгээр нь хамгийн түрүүнд бичнэ биз дээ. Ингээл бичээд гараа өргөөл. Тэгэл би чинь нэгдүгээр группээр ороод аймгийн тэр дарга нарын хүүхдүүд чи үдэж штэ. Би ч малчны хүүхдүүд ямар ч араа алга байхгүй. Тэгэхээр эрхүүгийн сургуулийн түүхийн ангид та өөрөө сонгож орсон уу? Эсвэл хуваар тэгж таа? Хуваар тэгж таарсан. Би сэтгүүлч ангид ормоор байна штэ. Юм биччихлээ штэ. 10 жилдээ ингээд 8 дугаар анги мангаас дандаа пионерын үн сон даштан дугаа эрхлэгч. Байлаа пионерын үнд би дандаа явсан сургуулийнхаа бүх мэдээг бичдэг байсан. Гоё тий. Тэгэл пионерын үн дээр гарна. Тэр үчин пионерын үн захиалаад сургууль дээр ирнэ. Тэгэл би захиагаар бичиж байна. За 79 онд хүүхдийн жил гээл 7 дугаар ангида зохиолчдын хүүхдийн бүх Монгол улсынхаа бүх дунд сургуулийн хүүхдүүдийн дунд сургуулийн хүүхдүүд шүлэг өгүүлгийн уралдаанд бичээл явуулна. Нэгдүгээр байранд орно. Хөдөөний хүүхдүүд тэр байгальд байсны л хүч байхгүй юу? Танаа аав ээж танд бас тийм бэлэн цэцэн өвгтэй хүмүүс байсан болов уу гэж харагдав. Би чинь тэр явдлын дунд л одоо жишээ нь ингээд 8 л шүү дээ би чинь 8 отгон. Тэгээд бусдыг манай нөгөө ах эгч нар ч гэсэн айгүй сайн ярина. Гэхдээ би нөгөө хэвлэл сэтгүүлч гэдэг утгаараа нэлээд задгаа. Одоо ингээд стандарт биш би ингээд юмд баригддаггүй байхгүй. Хүснээрээ үгээ хэлнэ, хүснээрээ ингээд айгуугаа чөлөөтэй байх дуртай. Ингээд номхон байх юм ингээд даруй байж өрч битчих чадахгүй. Даруй гэдэг ингээд төвчээр хүн байдаг ч юм аа залгаал үгээ зал би тэгж хэлэхгүй шууд хэлээл. Тэгэл хүнд туслаад ингээд айгуу гоё. Иргэн тойрныхыг би элбрээд явах айгуу дуртай. Манай ээж тийм байсан. Урдуураа явахыг ундаалаарай. Хойгуураа явахыг хооллоорой. Ядарсанд явган очоорой. Зүдэрсэнд зүтгэж очоорой гэж заасан бид нар. Ядарсан хүнд ингээд тусалж байгаарай та нар. Хажуу хавирганы айлд юм хуваалцаж байгаарай. Тэрийг бүр ном шиг тасан шүү дээ. Тэгээд одоо өгөж хуваалцаж явах тусмаа тэр хүний энерги дүүрч идэг. Нөгөө хүмүүсээ сайхан тэтгэж идэг. Нөгөөдөлөх баясна. Тэр баясан энергиэр би дүүрнэ. Би бас тэрийг тэднэр сайхан явж байгаагаар би бас дүүрнэ. Нэг нэгэндээ ингэж эрчим өгөлцөж. Энэ нүүдэлчтэй. Монголчууд ах トゥ гээ инэрдэг ам бүл их тийм халуун байдаг ч монголчууд шүү дээ. Айгу нэг нэгэндээ илгэсэх явдаг үстэй. Нэг нэгэндээ тусдаг ядархаар цөмөр тэтгэж босгодог үстэй. Тэрнээс биш амиа ингээ барууны соёлоор бол амиа бодож хүүхдүүдээ 16 хүртэл ингээ гаргадаг. Тэр сайн боловч яг хүнийхээ хувьд ингээ алсардаг байхгүй. Одоо Япон, Солонгос энэ тайван энэ өндөр хөгжсөн баян орнууд одоо яаж ийн? Настаа болонгууд гэртээ ганцаараа байна. Одоо тэдний асуудал төрхөө болцсон, өвхөө болцсон. Их өндөр насалж байна. За өвхөө болох том асуудал тэр хүн ганцаараа хизээ өнгөрс мэддэхгүй гэртээ яаж ийн гэж байгаа юм. Тэгэхээр тэр нэг их соёл, их хөгжил сүулдэ хүн биш болгочихж байгаа юм. Хажууд нь өрн байхгүй. Манайх бол ядаж нэг зээн байж идэг тийм үү? Настаа болцсон эмээтэйг хантай байгаарэ гэдэг байхгүй. Тэгэхэд энэ чи хань болох юм байхгүй. Бүгд хөгжсөн. Бүгд сэтгэл нь одоо ингээд мөнгө байсан ч аргаж чадахгүй. Сайн хааваас байсан ч аргаж чадахгүй. Ганцаараа. Энэ хорвогийн хамгийн сайн юм чинь нөгөө үзэсгэлэнтэй үхэх гэдэг асуудал байдаг байхгүй. Сонирн байгаас үзэсгэлэнтэй үхнэ гэдэг чинь өнөр олуулаа өр хүүхдтэйгээ тэтгүүлээд нөгөө шуугж одоо орчлонгийнхаа химэд цаг нь ингээд сэтгэл хангалуун цаг нь болвол тэгээд та их сайхан царайлгаараа зүдрэхгүй элдв өвчнөр удаан өвдөхгүй ямар ч ёсоор та дээшээ залраарай гэсэн үг гинэ. Сонирн байгаас өр хүүхдтэйг унтаа наан цаантай өөрийнхөө юу жаргалаар өвгдээц энэ ертөнцид танд хэдэн нас өгсөй тэр ерөөлөөрөө баясалтай жаргаж өнгөрөхийг үзэсгэлэнтэй өнгөрөх. Монголчуудын философи өндөр байгааз. Тийм бай. Тэгэж аав ээжигэд итгэж өр хүүхдээрээ дуугаар аав ээжийн дэргэд таслахгүй. Хагас бүтэн сайдар ээж аваарга хүүхдээ явуулж байгаарай гэдэг чинь тэр байхгүй. Баясгадаг. Тэгээд зээ ачаараа баясдаг, нас нь уртсдаг. Тэдрийг хараад. Тэгэхээр одоо барууны орнууд болон одоо Япон, Солонгос зэрэг улсууд бол өв соёлоос холдсноос болоод орхигдуулснаас болоод эргээд өв соёлоо сэргээх гэж маш их зардал гаргаж ин гэдэг асуудал ярьж байна. Тэгтэл монголчууд бол өнөөдөр өв соёл нь ахуйтайгаа холбоотой хэвээр үдийг хүрсэн учраас харьцангуй бас сайхан байна гэж яриад байлаа тийм үү. Одоо Японы эрдэмтэд хэлсэн
яг Япончуудыг бодоход танай монголчууд ахуй соёлтойгоо ойрхон, мал аж ахуйтай ойрхон бүх ёс соёлчин ахуйтайгаа ингээ нэгдсэн маш удаан хугацаагаар ингэж барилдлага сайн босгосон учраас бидний сайн ёс соёлтой гэж одоо дүгнж хэлсэн байгаа. Тэгэхээр одоо ингээд өндөр хөгжил бол хөнөөл юм а гэж байгаа байхгүй. Их хөгжих тусам бид нар одоо нөгөө энэ зүрх тарих хоёр чинь амар холтдог. Их хөгжил чинь хөнөөл юм а. Бүтээн байгуул чинь бүрлэгэн сүйтгэлт юм а гэж байгаа. Юу сонирн байгаа. Ямар сонирн юм бэ? Тэр юу вэ? Бүтээн байгуул чи одоо хүний хөгжлийг дэмжих та гоё ингээд байшин зугаад цементийн ханданд байгаа та цэхэр болдог гэж байгаа. Та алсын хараа харж чадахгүй та тэр адуу малын харах тэнхээ таны харааны тэнхээ хөрөхгүй. Хөдөө болохоор бүр тэнд байгаа. Тэндээс тэр халуун морьтой тэр ирж байгаа гэж харсан шүү дээ өдөөнийхөө. Хүүхдүүд одоо ингээд харааны бэрхшээлтэй болоод байгаа асуудал чинь ер нь энэ цемент шүү дээ. Энэ алсан харж чадахгүй. Ингээл байшин байгаа. 4 ханы дунд л байгаа шүү дээ. Бид нар энэ электрон утаан дунд суугаа байхгүй юу? Утас, компьютер тийм үү? Бүх юм электрон утаан дотор бид нар хордоо сууж байгаа. Ядарсан бүр ингээд цуцарсан. Бидний энэ гэрлэн биш сав саарлангтай. Яагаад бид нар ингээд өвдөд байгаа юм? Яагаад бид нар ингээд тэнхээгүй болчиход энэ цементэн энэ хараа муудна, сэтгэл муудна, хүн муудна. Дандаа ус ууж нөхөө. Ус уухаар ууртаа болдог. Бид нар эдээтэй Монгол цайгаа уудаг гэсэн. Уужин болдог. Ус бол эрүүл мэндэд сайн. Тийм учраас цай, кофенаас илүү усаа сайн уужээ гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр ус гэдэг орчин цагийн хэллэг боловч Монгол хүмүүс одоо юг тархлаа гэдэг гэхээр юу юм? Дадсан ус гэдэг байхгүй. Би бор цай одоо дээр үе хар цай гэдэг ууж өссөн бол би энэ л миний эмчилгээ. Дадсан хүнс бол чиний дархлаа юм аа. Дадсан хүнс. Одоо сүүлийн үед орж ирж байгаа энэ солонгос хоол, Япон хоол бидний хоол биш. Чи битэрийн дадсан хүнс. Дадсан тэр яг 25, 30 настай идэж байсан тэр гурилтай шүлтэй хоол. Тэр борцтой хоол. Тэр борцгоор өссөн. Миний дадсан хүнс. Би дархлаа. Миний дархлаа байхгүй. Би олон алга ирээ хоол идэх тусам миний хотоод бохирно. Бохирно гэдэг чинь ядарна, цуцарна. Шингэлт муутай болно. Дадсан ус гэдэг бол дархлаа юм а гэж. Тэгэхээр бол та ус уул ууртай болдог гэдэг. Ууртай болдог гэж байгаа юм. Ус уул цэвдэг болдог. Сонин бооз. Сонин боо. За энэ бол нэлээ одоо 8-9 төвшний одоо үг дээцэн л одоо альдрууд шүү дээ. Би тэрийг л дамнуулж хэлээд байгаа шүү дээ. Би зохиогоод хэлчихэд байгаа юм юус байхгүй. Тэгэхээр та сэвгүй хүн сэтэртэй малтай адилхан гэдэг чинь та хүнээс шарах аваагүй. Хүнийг та шархлуулаагүй бол та хүссэн насаараа наслана гэж. Дандаа бидний буруугаас оож эсвэл өөр хүний буруугаас чи сэвтэж явдаг байхгүй. Зөөлөн замбуулан гэдэг чинь нэг хүнд гэмгүй хүмүүсэндээ гоё явдаг. Өр хүүхдэн сайхан мөрөөрөө явдаг. Юм цэцгэлээ явчихдаг. Бизнес зүгээр оргилоо явчихдаг. Энд чинь зөв явж байгаа хүмүүс байхгүй. Хүнд гай болдог хүмүүс байдаг шүү дээ. Айгүй гоё зөв сэтгэлтэй хүмүүс байдаг. Тийм үү? Тэр үгнүүд байгаас дандаа энэ үг дээцийн бошгонууд байхгүй. Би мэдсэн өвөө эмээс намсан судраас олсон юм а би түмэн түгэх ийм өвгдөлтөй учраас би энэ даалгавраа л хийж байгаа. Тэгэхээр та сэтгүүлч мэрэгчлээ юм. Нэгэн цагт бас ТV-с телевизээр нэлээд олон шин телевизүүдийг үүсгэн байгуулж хөл дээр нь босгож явсан хүн. Телевизүүдийн захирал гэдэг. Тэгэхээр олон телевизийн захирал байсан хүн яаж яваад өв тэгч болчихоо. Тэгэхээр ингээд манай одоо ингээд сүүлийн хэдэн жил чинь манай айл болгонд өрх болгонд өөнөр буулаа шүү дээ. Тэгэхээр тэд нар чинь ингээд буухаар бид нар тэрийг тосон шүү дээ. Тэр сургаал өөнөр дандаа сургаал хийдэг байхгүй юу. Тэд нар ингээд ид чийдэг бол өстө чамаг өстө далавчтай болгоно гэхгүй. Энэ тархиж усалж эхэлдэг байхгүй. Бурууг чинь засч эхэлдэг байхгүй. Чи бухимдалтай байна. Чи айдаг бол. Чи буруу үйл хийж чинь чи айдаг бол. Чи яасан дураарай. Жохон төмөнтэй нийц нэгд. Ингээд зааж эхэлнэ штэ. Одоо ингээд өөрийн чинь тий. Хийх чухал юм а. Тестрал бол. Олон юм самгардаад байна. Энийг зэгцэл тестрал. Юу чухалтай. Тэгээ бар нэг үзүүрээс нь бар. Тэгжээтэл чи цэлмэг болно гэдэг байхгүй. За. Энэ өөнөр л биднийг ингэж сургалаа штэ. Тэгээ ядгийн тэрэн дээр чинь сэтгүүлч бид нар чинь сэрцэн хүмүүс байдаг байхгүй юу. Бүр айгүй олон хүмүүнээс ингээд сайхан онцтой өгнүүд аваад бүр сэрцэн хүмүүс чинь тэрийг чинь ингээд гоё тэмдэглэж бичээл. Ухагдхан болгоол тэгээ дээр нь бичих чадвар байна шүү дээ. Тэгэл энэ чинь түгээгэл. Би чи 15 жил яг энэ чиглэлээр ёс соёл сэдвэр энэ сошиал дээр төмөө олон түргэлээ шүү дээ. Одоо бол олон хүн ингээд зөв байна. Яг энэ яг л зөв хэлжтэй гэдэг чи би хэлээд байгаа юм шүү дээ. Энэ өгдөөцсөн сургаалыг л би энгийнчлээ энэ биендээ тосоол өөрийнхоороо боловсруулаад хэлдэг байхгүй. Гэдэг чи үнээр л бол юунаас ч яах хэрэггүй. Чи энийг ч одоо зулгууд хэрэггүй.
Яг үнээр явахад ямар ч гэсэн хөр тэргээр туулааг үздэг. Үнэн хизээч ялдаг учраас тэрэндээ итгэлтэй зоригтой болчдөг хүн. Ер нь үнээр л явж байгаа л тий. Гэхдээ одоо энэ цөвөн цаг болоод ер нь эрдэмтэн хүн үүдэн суугаад үнэн шудраг явсан хүн дандаа хохирч үлддэг нэг ийм л цөвөн цаг болчоод ингэж яриад байгаа л да. Тэр чинь нөгөө хоймор хаалга хоёр солигдсон байхгүй юу? Саяны 35 жилд хаалга маань хоймортой гарцсан байхгүй юу? Хаалгаар орж хүмүүс хоймортой суудсан байхгүй юу? Шивгчэнгүүд ширээнд суудсан. Шивгчин гэдэг төрөл ингээд тэр доор үүдэн дээр байдаг хүмүүс хойморт хатны судал суудсан. Хатан шивгчин дээр очсон төрлөөр. Ерөөсө байх ёстой байранд очихоогүй. Эрдэмтэн хүн дандаа ийм үүдэнд очсон. Тэгэхээр нөгөө бүх эрен балдаад ирэхээр гарч байгаа шийдвэрүүд нь тусгалууд нь төмөн олдог чилээдэг зүдрээдэг болсон. Тэгэхээр энэ бид нар тэгж үүдээ хоймроо болгож зөрчөөс хаалгаа болох болсон байна. Гэртээ ирэхээ болсон шүү дээ. Одоо чи аригтаад алгуулчихна, авгаа эргүүл алгуулчихна, хүүхдүүд нь тэний алгуулчихна. Гэрээ болох болсон байхгүй бид нар чинь. Хаалгаа олж ирэхгүй болсон. Яаж зүв зүйтэй амьдрах, хааш амьдрч шүү дээ. Бид нар зүгээр хорвог дөнгөж л ингэж барж явж шүү дээ. Олон хүмүүс тийм гэр бүл байгаа шүү. Архинд орж ийн бүгдээрээ бүгд салж ийн. Пик тэр чи үр хүүхд өнчирж ийн. Юу гэж байгаа юм бэ? Энд чи дайн шиг юм болж шүү дээ. Тэгэхээр энэ яаж хаалгаа зөв болох уу, зөв голдролт нь оруулах уу? Ямар нэгэн одоо тийм засал юу гэж бай, зохицол гэж байна уу? Хаалгаа олохын тулд бид нар чи хин бэ? Хаанаас ирсэн? Яг гэж ирсэн. Ямар өчигдөр үгүй өнөөдөр байхгүй. Өвгөд үгүй чи байхгүй. Өвөө эмээ нар хин байсан. Бидний удам судар манай хадмууд хин юм байсан. Миний аав ээж хин байсан. Өмнө юу вэ? Ямар өвгдөлтэй биднээс за өвөө эмээр ингэ загсан юм биш үү? Би энийг дагаагүй юм биш үү? Ингээд би алдчихсан юм биш үү замдаа? Тийм биш үү? Би энэ ер нь сайн эм хүн бол хоёр эрд очтгүй гэж байгаа. Энэ юу гэсэн үг юм? Гэдгийг хүртэл тайлж шүү дээ би. Эмэгтэй хүн тийм журамтай байсан. Тийм одоо даруу гоё байсан. Эмэгтэй хүний гол гоё даруутай байсан. Одоо яаж Туус хамаг юм гаргасан. Юу вэ? Альбан болцсон. Айлгэр өмүүлээл. Энэ ингэж нөгөө хаалга хоймор тий гацсан энтэй холбоотой. Хоёр эрд очтгүй гэдэг айхтраг байгаа зү. Айхтраг. Тэгэхэд зөвхөн нэг нөхөртөөгөө байдаг эмэгтэй хүмүүс гайхамшиг тэр ёсыг дагдаг. Эмэгтэй хүн тийм журамтай байжээ. Тэгэхээр ханиа бас буруу сонгосноос болоод магадгүй салж сарнахаас аргагүй ийм байдалд орж байгаа эмэгтэйчүүд байна. Тэгэхээр магадгүй хоёр дахь хамтралаа ингээд бас дахиж нээхээс аргагүй ийм нөхцөл үүсэж байлгүй яах юм бид нар хаалгууд нь солигдсон юм чи хань зөрн шүү дээ. Ханийн тэнгэр зөрн шүү дээ. Тэгэхээр яг одоо юутай язгууртайгаа тарахгүй. Яг л заяаныхаа антай тарахгүй үзэн төгс. Бид нар ингээд төөрцсөн байхгүй замаасаа бүгд л төөрцсөн. Одоо залуучууд яагаад хүнтэй сух байгаа юм. Энэ танийн тэнгэрээ чи төөрцөө. Хазаацсан байхгүй. Яг таарлах гэхэл хажуугаар ингээл зөрөд гомчоод. Та өөрөө хүүхдүүдийнхээ хань ижлийг бас сонгоход тусалж нөлөөлөх үү яах вэ? Одоо ингээд энэ ханы тэнгэр зөрчсөн энэ хүмүүс ч ерөөсөө одоо хүүхдүүдийг ингээд гадуур тэндэхгүй манай хүүхдүүд гэрээс харахгүй. Мөн сайхан хүүхдүүдээ гэж бодоод авахгүй юу? Би ямар сайн хүүхдүүдээ хүмүүжилж байна гэсэн чинь. Одоо тэр гэрт суусан хүн чинь хань мэн олох тийм сэргэлэн биш байдаг юм байна. Гэрээс гарахгүй ингээд дараах. Тэгээ би тэн дээр алдсан байхгүй. Миний хүү гар найзал үерхэж үз, хаягдаж үз, хайж үз, амьдралын чихэр гашуу хоёрыг ингээд амсч үз гэдэг байжээ гэд би өөрийгөө одоо шүүмжилдэг байхгүй. Эмээ болж амжаагүй үү? Эмээ болцсон. Хоёр зээтэй болсон бөөн баяр. Тэр чинь 5 жил би өсгөлөөш хоёр хүүхэд. Бөөн баяр. Бүх ажлаа хаяалаа тест бөөн баяр. Нөгөө хоёрыг чи ямар ч орлогогүй гэл гэртээ суудсан. Тэгэл ягаал хоолыг нэгээл тест дуу аялаа. Бүүлж өсгөн штэ. Тэр хүүхд зөөлөн болдог байхгүй. Зүрхийн би тижээж өгч штэ. Ер нь эмээ болох одоо ээж болохоос арай өөр мэдрэмж байна. Өөр мэдрэмж. Яг тэгвэл нөгөө ээж байх үед нөгөө сүнсэн би энэ хувцар аягүй дорой байдаг хөхгүй. Чүүт л нэг хүүхдээ хөхүүлээл чүүт нэг ядарсан юм нэг өсгөөл. Тэгэхдээ одоо 50-аас хойш нөгөө ухаан дэлгэрэх үе буюу сүнсний нөгөө хөгжлийн төвш нэлээд сайн болцсон. Нэг ертөнцийг ойлгодог болчихдог хөхгүй. Тэнгүүд тэр хүүхд чи ямар хөрхөн ямар сайхан юм бэ? Баясмар. Одоо бол ерөөсөө яд жаргалчаад зээ. Ач зээ. Цаг цагийн ажиргал өөрөө байгаас насны ажиргал бидний ажиргал рүүс тэр гараад дүүрчин. Хүн чи удаад ирэхээр бас нэгнээс ууддаг юм уу мал тостой хүн ууддаг шүү дээ. Өөд байжлээд нэг гэд ингээд тэгт нөгөө хүүхдүүд чи бид нар ингээд ойртуулж байгаа байхгүй ингээд гоё гисгээж штэ ингээд гисгэ гэж байна. Бөөн хөлдөө мөснүүдийг гисгээж штэ. Тэнгүүд өөрөөсөөс гарсан хүүхдээсээ илүү малж байгаа. Удмын үргэлжлэл ирж байна. Өвөө эмээг уртслуулах гэж ирдэг гэж байгаа штэ бид нар чинь. Утга учиртай болох гэж ирж байгаа. Зарцсан амьдралыг гисгэх гэж ирдэг гэж.
Сонирхож. Тэгэхээр зарим хүмүүс бол одоо эмээ өвөө болох болоогүй гэдэг нэг жоохон дургу байдаг. Өө эмээ болохгүй гэхээр би тэр гайхдаг шүү. Өөс эмээ гэд би тэгж хэлүүлэх хэрэгтэй. Айгуу дуртай. Тэр эмээ гэж хэлэх ямар гоё эмээ болох нас тэр насалж хүрнэ гэдэг бол их авшиг их ерөөл шүү. Их ядархад чинь тэгдэг шүү. Ерөөсөө ингээд үеийн найз ч юм уу нэг өөрөөсөө давцсан энергит үнтэй харьцаа гэж боддог байхгүй. Нэг хүнд чинь толгомцсон асуудал гардаг шүү. Шийдэж чадахгүй яах вэ? Тэ яг ижил юм уу чамаас доор энергит үн чам тусалж чаддаг байхгүй. Хэмнэс яачаа яана л гэхээс өөр хийж чадахгүй. Нэг чамаас арай дээр энергийн төвшин үнтэй чамд гарцын зааж өгдөг. Настангуу зааж өгдөг. Тэр хүмүүс чинь зааж. Тэгэж наа чи тэгдэг болсон хийнэ гэх яг зөв зааж өгдөг. Тэгэхээр өөрөөсөө эрчим өндөр хүнийг яаж ялгаж таних вэ? Тэр одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр ажил үйлсэнд амжилттай яваа хүн байдаг юм уу? Эсвэл өөр одоо ямар яаж чамаас эрчимтэй хүмүүсийг тань чамд атарахгүй хүмүүс чинь чинаас дээр эрчимтэй хүмүүс гэдэг. Чамтай үзэлцэл чиний юм чинь илүү үзэл чамайг муулаад байгаа хүмүүс бол чамаас доод эрчимтэй хүмүүс. Чамаас дээр хүмүүс бол чамайг дандаа үргэж твдэгдэг, чамд тусалж идэг. Их чинь эний чинь хийгээд өгчий. Эний чинь эвээг нь тэтгээд өгчий. Чи тул эн чинь зөв биш үү? Чи үнэхээр сайн гоё ярьслага хэлээ штэ. Гэж хэлэх тэнхээтэй атааж өтөөгөө болцсон хүмүүс хэлдэг байхгүй. Ингээд тэгжил ялгах юм байна. Тэгжил ялгана. Тэр амьдралч дээр байдаг, ах уунч дээр байдаг, ажил үйлсэн ч дэлгэрсэн байдаг, ааш арч тэр хэмжээнд очсон байдаг. Тэгэхээр одоо ингээд сар шинэ болох гэж байна. Ер нь хүмүүс ингээд нэг шинийн 15 дотроо багтаагаад нэг засал номоо хийлэх чи тэгэх юм бол тэр жилдээ аз хэмэртэй явах бах, эрүүл энх явах бах, элэг бүтэн эвтэй найртай явах бах гэж дотроо ингээд бодож одоо засал номоо хийлдэг шүү дээ. Тэгэхээр таны хувьд ер нь одоо яаж одоо заслаа хийх? Одоо миний хувьд л ерөөсөө тэр засал номоо цагаан сар гарахаас өмнө хийчихдэг. Би дандаа өргөлөөр хатуугийнхаа авг нэр жил усыг ягаад өргөлөөрөө сайхан ахан дүүс юм эрүүл саруудын хамгаалан байлгаж эв найртай байлгаж өгөөр үрс хойчсын сайхан эрдэм номтой бас эвээл хэрдэмтэй гэдэг чинь хүнийг хайрлах хэрдэмтэй гэж байна. Ингээд төрлөөрөө төвшин амбалан сайхан байлгаж өгөөр. Саатсан бодос байгаа ажлуудын сайхан тайлаад өгөөр. Би бол тэр юг ингээл өргөчдөг. Урчилж байна. Цагаан сарын дараа бол цаг байхгүй. Одоо ингээл хоттой ихч нартайгаа шинэлчэл тэгэл хөдөө яваад өгдөг байхгүй. Бид хөдөө ах дүү нартай очиж золгоод 8-да гар авчдаг. Тийм учраас би бол дандаа өмнө үлээ бэхэлчдэг. Ер нь бол он гарахаас өмнө шинэ юга угтаад хийх нь илүү сайхан одоо өгөөчтэй гэж би дотроо боддог. Тэгэхээр цагаан сараас өмнө одоо ингээд сүүнийхээ өргөлөөр ингээд тэрийг сүүгээс бүлээх өргөлөх сайхан бүлээн сүүл гэдэг. Хөвгөтнэр бас сайхан бүлээсгээд сүүг өргөчнөө сайхан байгаа буй газараа гэхдээ хөрсөн дээрээ зогсон шүү. Цементэн зогсох хоёлоо авталцаа энэ авалцал авна штэ энерги хөрсний. Цонхноосоо биш. Цонх мохноосоо яаж та хийсгэлэн юмнуудыг битээ хооллоорой. Нэгдүгээр тэр доор байгаа машинд хурж хилэн цусгаж байгаа үстэй. Буй их чад хилэн цусгаж яах юм. Буртаг үсчдэг. Тэр хэрэггүй гараа доошо буугаа цайхан хөрсөн дээр шороо байдаг штэ. Байрны гадар шороон дээр яга төвлөрөөд хажуугаар ингээд явж исэн ч гэсэн мэдрэхгүй төвлөрнө гэж хэлдэг. 2 минутын асуудал. Тэгэл сайхан өргийнхөө тэргүүнээс эхлэв шүү дээ. Тэр овогтой тэр үр тийм жилдээ тэр аймгийн тэр сумын Арангай аймгийн Эрдэм олон сумын уугуулаа. Оршин байгаа уулсныхан сайхан дөрвөн уулынхаа эзэндээ төвшин сайхан мөнх тэнгэрт газар лустаа арсан даасан тэнгэрүүддээ аавын тал, ээжийн талын, хадмын талын ургуудмуудын өвгөд эзэд. Аль алийг мэдвэл тэгээ өрсийнх нь одоо морж ил сайхан онцох болтгой. Мөрөөдөж байгаа бүх үйлсэн сайхан дэлгэрэх болтгой. Төвшин байх болтгой. Ахан дүүсмэн сайхан, ам хэлэн сайхан. Эрүү хоорондоо эвтэй нартай. Бүгд эрүү саруулт. Элэг бүтэн байх хамгийн дээд чарга. Элэг бүтэн байх бол ямар нэг эрдэм, ямар нэг төгслөөс илүү агуу эрдмийг бид нар дээш нь өргөдөг. Тэгэж нахан дүүсээ даатгаж ажил үйлсэнд тэгшилдэг. Сэтгэлээрээ ууз сайхан эрүүл. Энэ эрүүл. Студид битэрч бас хийчлээ шүү дээ. Тэгэхээр төрсөн нутаг төшгүүгээд энэ төслийг та одоо санаачилсан байна. Тэгэхээр энэ төслийг нь одоо хэд хичээлдээ явж байна. Яагаад одоо энэ төслийг ингэж нэрлэх болов вэ? Төрсөн нутаг төшгүү гэдэг чинь одоо ерөөсөө энэ ёс соёлыг босгох төсөл байхгүй юу? Ёс соёлыг зүгээр ингээд бичээд ийсэн би эхлээд. Бичээлээсэнд орк гэсэн шидэм орж. За тэгвэл тэгэл да. Одоо монголчууд ч ерөөсөө эдэд чунтсан юм чинь. Цаадуул чинь нэг нүдэрээ итгэх юм байна. За гэр босгосон. Ерөөсөө үзүүлээ. Ерөөсөө энэ ахуйг нь үзүүлээ. Тэгээд Монгол гэр босгосон. Тэгэхээр Монгол гэртээ юу байдгийг нөгөө авдар сав тийм үү? Тэр эргэнэг тэр одоо Монгол ёсыг яг материалжуулж үзүүлье гэд. Монгол гэрээ босголоо. Тэгээ Монгол гэр дотор байдаг шанаг одоо ерөөсөө гуйл зэс хоёрыг хэрэгжилж ийжээ монголчууд. Энэ пластмас юм энтер гэж хэрэгэлдэг байсан. Тэгээ Монгол орчин айгуу нуруу ууцны тэмд айгуу сайн.
Тэгээд нөгөө хоньныхоо одоо эсхийгээр сайхан гуцсыгээл тэндээ унтж үзэл нар сарнадаг гэж одоо агаарын солилцлыг одоо мэдэрч эхэлсэн. Бид нар ч Монгол гэрмэст ч өвлж чадахгүй. Дараал бээрэл гэдэг. Тэрэндээ тасч эхэлсэн би. Хүүхдүүдэд тасгаал, байгаль тасгаал. Тэгэл цагаан эдэн тэр гачууртын тэндээс дандаа сүү аваад дан сүү хөрвлээл. Тэргээл тараг бүрээл. Тэгэл тэрийг өргөл хүүхдүүдэд цагаан эдээ аарч юу гэдгийг ааруулт дурлуулж эхэлсэн ерөөсөө. За тэгэл энэ ах ус соёлоо түгэж эхэлсэн. Ингээл Монгол гэрээ харуу ямар сайхан гэр вэ? Монгол гэртэй болох юмсан гэдэг сэтлийг нүдэрээ энэ вижн гэж телевизэн гэж харах урлаг шүү. Нүдээр нь мэдрүүлж эхлэхгүй юу? Тэгээ одоо болохоор би сонсгол руу юу ярьж эхэлсэн. Би эхлээ бичдэг байлаа шүү дээ. Одоо ярьж эхэлсэн, рилигээд ярьж эхэлсэн. Ярих нь нөгөө бичгээсээ илүү хүрдэг юм билүү? Өөрөөр хэлбэл энэгээр дамнуулаад би монголчуудаа сэрээж одоо нөгөө бидний энэ дотор байж байгаа шүү дээ. Бүх ой санууч биднэрт байж идэг байхгүй. Тэр сэрэхэл ажил байдаг байхгүй. Бүгд байж байгаа. Би тэгээ одоо ёс соёлоор ментор болчихлоо шүү дээ. Тий одоо зөвлөгч гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр одоо ингээд төр засгийн зарим хүмүүс одоо танаас одоо зөвлөгөө авч одоо тодорхой төсөл энэ төр хамтарч ажиллая гэсэн урилга одоо ирж байна уу? За одоо миний одоо юу бол одоо яг төр засгийн төвшөнд яаж хүлээж авдаг би мэдэхгүй. Яг тийм мөнгөөр тгийм гэсэн юм юус яагагүй. Одоо дэмжиг гэсэн юу ч байгаагүй. Одоо тгээсэгч гэж би бодохгүй. Энэ ямар нэг тэггүй амар идэхгүй дөрөмд нэг даргын юм нэг намын одоо ингээд санхүүжүүлэгч одоо тэрнийх нь хараат болохоор би ингээд өөрийнхөө байж чаддаг байхгүй. Нэг хин нэг багтах ч юм уу тийм үү? Эсвэл яг тэдний модельээр ингээд модератор болмооргүй байна. Яг ингээд сайхан байгалаараа нүүдлээрээ нүгэлгүй ил нүгэлгүй нүүдэлчээс нүгэлгүй амьдардаг байхгүй. Ил амьдардаг байхгүй. Энэ байшинд ороод бид нарт нүгэл хийдэг болсон шүү дээ. Том байшинд балгасанд ороод буруу юм хийдэг болсон байхгүй юу? Хүмүүндээ муу сандаг болсон. Ил байдаг чи ямар ч тийм боломж байхгүй. Ийм ил гоё үнэн амьдардаг байхгүй. Яг цаашиж гисэн би тийм байх дуртай, сонирхолтой. Энэ маань ингээд хязгааргүй, очор бүчгүй байхсаа гэж боддог. За ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр таны одоо энэ төрсөн нутаг төшгүүгээд энэ төсөл ер нь түмэн олонд төгөж илүү одоо монголчуудыг сэрээж үнэн зөв амьдруулах тэр одоо зүг чигийг заахад одоо амжилт хүсье. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд сар шинийн өмнө ийм сайхан нэвтрүүлэг танаа 25 дугаар телевиз чинь 30 жил болж байгаа манай топ телевизүүдийн нэг шүү дээ. Цацалт сайтай Монгол даяар гэдэг Алтай захирал гэдэг дандаа мондогчууд ажилдаг эртний язгууртай. Тэгэд шинэ жилийн тэр контентууд цагаан сарын контентууд айгуу сайн хийгдэг. Энийг бол би биш. Одоо ингээд телевизийнхэн нэлээ бас ярилцдаг нэг салбарын хүн байж. Тэр тэднийх их гоё юу хийдэг контентууд одоо ингээд чанартай гэж ярил л да. Одоо энэ цагт их айгуу чанартай маш сайн мэргэжлийн хийдэг гэж одоо 25-г би зүгээр ирчээд одоо та нарт ингээд талцсаад байгаа юм биш шүү. Сайн юм дэлгэрүүлж идэг, ерөөлөөр дэлгэрүүлж идэг учраас 25-ийн сайхан барай сайтай те одоо ийм багцаа сайтай сайн мэргэжлийн телевизээр бас ярилцлага өгөх юм боломж өгч төмөн олонд бас Монгол ёсоо дэлгэрүүлэхэд бас маш том дэм өгсөнд баярлалаа гэдэг. Энэ сайхан ирж байгаа морин жилдээ хүчтэй, хурдтай бас ташуур байгаа шүү дээ. Ташуураар нэгээ ташуурд гэдэг байгаа байхгүй. Хөдлөөрэ ингээрэ гэдэг ингээд шамдаараа энэ морин жилдээ та нар айгүй олон ажил амжаалаа шүү. Айгүй олон үд онгон биднэрт нөгөө одоо судар хүлээгдэжсэн сударчин хэвлэгдэн гарна гэсэн үг. Тийм үү? Том контентууд, том бүтээлүүд чинь энэ морин жилдээ дэлгэрч гарах юм үүдэн нэгдсэн учраас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд ургаараа түмнэрээ төгөлдөр сайхан сар шинэ ухтаарай, сар шиндээ сайхан шинлээрэ гэсэн ерөөлөөр ярилцлага өндөрлөе доо. За баярлалаа. Тэр сайхан ерөөл бат орших болтугай. Сайхан хураалаа. За хүрээ. За ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар төрсөн нутаг төшгөөс төслийн санаачлагч, өв соёл судлаач, сэтгүүлч Дулам Сүрэн оролцлоо. Анхаарлаа хандсан үзэгч таганд баярлалаа.